Чингис хаан олон улсын нисэх буудлын менежментийг хариуцагч New Улаанбаатар International Airport хязгаарлагдмал хувьцаат компани нь 2025 оны 2 дугаар сард олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Аз номхон далайн ойрхон дорнодын бүсийн гишүүнээр хэлсэн. Өнөөдөр олон улсын нисэх буудлуудын зөвлөлөөс гэрчлэгийг гардуулж өглөө. Швейцарын Женев хотод төвтэй ACI-ийн хувьд 1991 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн нисэх буудлуудын эрхчлэгийг хамгаалсан салбарын үйл ажиллагааны чанар аюулгүй байдал, үйлчлэгээний стандарт, доктортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого хөтөлбөр, шилдэг туршлагыг дэлхийд дахинд түгээн нэвтрүүлдэг байгууллага юм а. Бид New Улаанбаатар International Airport-ыг нисэх онгоцны буудлынхаа игнэд нэгтгэж байгаадаа маш их баяртай байна. Манай байгууллагад 603 буудлаа нэгдсэн байдаг. Мэдээж New Улаанбаатар International Airport бидний хувьд өөрчлөлт авчирч чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол Монгол улсын агаарын үд хаалга юм. Илүү хурдцтай хөгжөхөд нь хамгийн сайн үйлчлэгийг үзүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Аз номхон далайн бүс нутаг бол дэлхийд хамгийн хурдцтай хөгжиж байгаа бүс нутаг юм. Мэдээж Монгол улс үүндээ хувь нэмрээ оруулах боломжтой. Энэхүү бүс нутаг дахь том дунд жижиг нисэх онгоцны буудлуудыг төлөөлөх давуу эрх бидэнд бий. ACI-гийн үүрэг бол хөтөлбөр үйлчлэгээгээрээ дамжуулан хөгжлийг дэмжих явдал. Үүнд нисэх буудлуудын үйлчлэгээнээс ялгарах нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулах, үйлчлүүлэгчид зорчигчдын сэтгэл ханамжийг хэмжиж үйлчлэгийг сайжруулахад туслах хөтөлбөрүүд, мөн ажилтнуудын ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулах болон бусад олон үйл ажиллагаа багтдаг юм а. Засгийн газрууд ICAO зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж мэдээлэл сургалтын өргөн боломж олгож, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлдэг. Одоогоор 170 орны 2181 нисэх буудал тус байгууллагад гишүүнчлэлтэй. Монгол-Японы хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлж байгаа компанийн хувьд дэлхийн өнцөг булан бүрээс ирж байгаа зочид Монгол улсын иргэдэд тав тухтай сэтгэл ханамжтай орчныг бүрдүүлж, олон улсын илүү олон чиглэлд шууд нислэгтэй болох, эдийн засгийн нийгмийн доктортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгыг баримтлан ажиллаж байгаамаа. ACI-гийн гишүүн болсноор бид нар ACI дээр байдаг өргөн царвараатай мэдээллүүдийг нэгдүгээр авах боломжтой болно. Тэрнтэй уялдуулсан туршлагыг бас бид нар олж авах боломжтой болно. Тэгэхээр энэ маань өөрөө Чингис хаан олон улсын нисэх буудлын биднээс гадна Монгол улсын иргэний агаарын тээврийн цаашдын хөгжил цэцгэлж гисэн бас чухал ач холбогдол бүхий зүйл болно гэж үзэж байгаа. Тус байгууллагад нэгдснээр олон улсад хүлэмж шүрэгдсэн сургалт аюулгүй байдлын болон байгаль орчны доктортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдах, агаарын тээврийн хялбаршуулалт, хэрэглэгчийн үйлчлэгээний чанарыг сайжруулах олон боломжуудыг бий болгож байна. Энэхүү алхам нь аюулгүй тав тухтай хэрэглэгчдэд ойр, өндөр түвшний үйлчлэгээтэй нисэх буудал байх зорилтын хүрээнд үйл ажиллагааг нэг шат ахиулж байгаа чухал үйл явдал юм а.